Манай улсад өдөрт гардаг 3 гэмтэрэг тутмын 20 нь залингийн гэмтэрэг байгаа гэдэг судалгаа бий. Сүүлийн жилүүдэд цахим залингийн гэмтэрэг ихсэж байгаа бөгөөд энэ төрлийн гэмтэрэгт ихэвчлэн сошиал медиа багасгалдаг мэдээ мэдээл багтаа настай хүмүүс өртөж байна. Үүний нэгэн жишгээр 12 сая төгрөгөө цахимаар заллуулж интернет банкны нууц үгээд заллагчид өгснөөс болж өөрөө гэмтэрэг нэр холбогдох төгсөн 50 настай мөнх жаргал бусдад сэрэмжлүүлэх зорилгоор бидэнд хандаж мэдээлэл өглөө. Би нөгөө өөрөө банкны зээлний үрд орчоод тэгээд 2023 онд ПЭС ухаа сууж исэн чинь зээл төлөгч Карлос гэсэн юм ороод ирсэн байхгүй юу. Тэгэхээр тэрнтэй холбогдоод ихсэн чинь над руу урьдгаа тэдэнд төгрөхий гэдэг нэг мөнгө хийлгээдсэн. Тэгээ би өөрөө 12 сая шахам төгрөг хийсэн. Тэгээд за одоо та надад данс явуулах гэвэл би хүргэнийхээ дансыг өчөхгүй юу. Тэгсэн чинь манай хүргэний данснаас 69 сая төгрөг ганцхан өдрийн дотор 2013 оны 7 сая хэдэн байж та 23 оны ганцхан өдрийн дотор ерөөсө би тэр хүнтэй ерөөс таньж мэдэхгүй уулзаж үзээгүй видео кал хийгээ би уг нь их хаширтаа залгаж үзсэн байхгүй юу. Видео кал авахгүйсэн. Би өөрийнхөө данснаас нэг хийгээд хүргэнийхээ данснаас 2 сая 700 хийсэн. Тэгээд 10 гаруй сая төгрөг өччих юм бол 100 сая гаруй төгрөг олгогдно гэсэн юм байхгүй надад. Тэгээ байхгүй. Тэгсэн чинь өнөөдөр өчигдрөөс хойш нэг цагдаа уцтаад манай хүргэнийг дансаар чи юм мөнгө горж гсэн байна. Баян онгороос юм мөнгө нэхэд нэгээд ингээ уцтаад унахгүй юу. Тэгээ би хүргэндөгөөд аашлаад юм мөнгө төрний өрөө идэх юм бэ гэдгсэн чинь харин тэр орцсон дансны хулгай аваад иргээд авчирсан чинь 69 сая төгрөг орцсон. Ороод тэгээд тэр дороо гарцсан. Тэр дороо гарцсан. Хүүхдээ хэрэгт оруулчих гад өөрөө хэрэгт орчих гад аюултай үзэгдэл байдгийн байна. Тийм учраас хүмүүс мань хүнд та нар дансныхаа юу гэстэ алдаж болохгүй шүү л гэж хэлсэн.